Энэ нөөтийн хуулийн 13-ийн 10-ыг хүчингү болгоё гэдээ гарын хэсэг цуглуулж байгаа байхгүй. Ер нь монголчууд бид нар ингээ өнөө маргаашийн амьдрал гэж нухлуулсаар хагаад ямар хууль яаж үйлчлээд байгааг тэр болго анзаардгүй юм байна. Жишээлбэл Нэмүртгийн албан татврын хуулийн 13-ийн 1-ийн 15, 16, 17-д Монгол улсын газрын хөрсөнд ургасан хүнсний ногоо Монгол улсад үйлдвэрлэгдсэн сүү, мах, гурилыг Нэмүртгийн албан татваргүй буюу нөөтгүй үнээр борлуулнаа гэсэн зүйл заалт байгаа. За тэгтэл энэ хуулийг зөвхөн 5 том монопол одоо сүлжээ дэлгүүр ашиглаад байна л да. Одоо Оргил, Миний дэлгүүр, Номин, Carrefour, за E-Mart. За E-Mart энэ 5 хэрэглээд байна. Гэтэл нөгөө жижиг дэлгүүр 6 нэр 8 нэрийн дэлгүүр хамгийн иргэд бидэнд ойр байдаг дэлгүүрээс бид нэр сүү гурилаа авъя гэхээр нөөттэй үнээр борлуулад байдаг. За яагаад эн чинь шудраг ус байна? Энэ өрсөлдөөний одоо шудраг өрсөлдөөний хуулиарч тэр иргэд Нэмүртгийн албан татвар буюу нөөтийг хэн төлдөг вэ гэхээр иргэд бид төлдөг. Түүнээс биш үйлдвэрлэгч нөөт төлдөггүй одоо бизнесийн хэн ч нөөт төлдөггүй юм. Тэгэхээр энэ нөөтгүй үнээр борлуулна гэдэг чинь иргэд бид нарыг 10% хямд үнээр сүү гурил мах хүнсний ногоо аваарай гэдэг хууль ахгүй юу. Тэгээд энэ жижиг 6 нэр 8 нэрийн дэлгүүрүүд яагаад нөөтгүй үнээр борлуулж болдгүй юм бэ гэтэл 13-ийн 10-та одоо тэр нөөтийн хуулийн 13-ийн 10-т хэрвээ дамжуулан борлуулагч бол энэ 13-ийн 1 үйлчлэхгүй гинэ. Тэгэхээр энэ өөрөө одоо хуулийн гажуудал цоорхоо байгаа байхгүй. Тэгтэл яг үнэндээ энэ 5 сүлжээ том дэлгүүрч гэсэн дамжуулан борлуулагч шүү дээ. 6 нэр ч вэ 8 нэр жижиг томын ялгаа байгаа. Гэтэл яаж энэ хуулийн цоорхойг ашиглаж гинэ вэ гэхээр гурван нууцын зэрэгэлдээ гэрээ идэх юм байна. Тэр нь татврын ерөнхий газар. За ингээд том одоо монопол нөгөө 5 сүлжээ дэлгүүр маань. За үйлдвэрлэгч энэ гурван гэрээ хийгээд тэгээд энэ том дэлгүүрүүд маань нөөтгүй үнээр борлуулт юм байна. Тэгэхээр 13-ийн 10 гэдэг хэрвээ зүйл заалтыг тэр чигээр нь авчих юм бол альч дэлгүүрээс иргэд бид нар нөөтгүй үнээр сүү мах гурилаа худалдаж авах боломжтой болж байгаа байхгүй. Одоо жишээлбэл ингээд боддоо бид нар Номингоос 5200-аар 1 литр сүүгээ авч байна. Тэгтэл зарим жижиг 6 нэр 8 нэрийн дэлгүүрүүд 5200-аар бас борлуулж нөөттэй үнэтэй мөртлөө. Яагаад тэгж гэнэ вэ гэхээр бид нар ингээд өрсөлдөж амьд гарахын тулд өргөн хэрэглээний болох сүү мах гурилаа ядаж бүр хямд үнээр борлуулах юмсан гэдэг утгаараа ямар ч ашигын марж байхгүй ингээд борлуулж байна гэд. За хэрвээ 5200-аас бид нар нөөтгүй үнээр гэд ингээд бодох юм бол 4700 орчим 4680 төгрөгөөр иргэд бид нар худалдаж авах боломжтой болж байгаа байхгүй юу. Зарим хүмүүс ингээд нөөтийн буцаа олголт заавал нөөттэй аваад нөөтийн буцаа олголт гингүүт нөөтийн буцаа олголт одоо жишээлбэл 520 төгрөгийн нөөтийн буцаа олголт нь 10 төгрөг л байгаа байхгүй юу. 11 төгрөг л байгаа. Буцаа олголт нь 2%. Гэтэл иргэд бид 10% хямд гэдэг чинь бүхэл бүтэн 500 төгрөг хямд авах боломжтой. Тэгэхээр энэ болгоныг ингээд заримдаа иргэд бид нар ингээд анзаардгүй бас ойлгохгүй юм шиг байна. Тэгэхээр энэ нөөтийн хуулийн 13-ийн 10-ыг хүчингү болгосноор иргэд бид хямд үнээр хаанаас ч сүү мах гурилаа авах боломжтой болж байгаа. Нөгөө талдаа жижиг 8 нэрийн 6 нэр 8 нэрийн дэлгүүрүүдэд өрсөлдөх чадамж буюу энэ аж ахуйн нэгжүүд энэ бизнес хийж байгаа хүмүүстэй бас амьдарч оршин тогтноход нь дэм болж байгаамаа. Тэгэхээр альва улсын хууль гэдэг бол иргэдтэй аль болох одоо аятай зөөлөн байх талаас л хууль гаргадаг байх гэж бодож байна. Түүнээс биш аль нэг компанийг дэмжиж монопол компаниудыг дэмжиж энэ хууль гараагүй байх гэж бодож байна. Петишн парламент CGM гэдэг рүү ороод тэгээд нэвтэрч ороод гарын үсгээ цуглуулчаараа тэгээд 33 мянган гарын үсэг цуглах юм бол энэ асуудлыг одоо асуудал үүсгээ цааш нь явах ажлын хэсэг бий болох юм байна. Тэгэхээр бид ямар нэгэн хууль санаачлах гээгүй хамгийн гол нь тухайн хуулийн хэрэгжилт иргэдтэй зөв хүрээсэ гэдэг утгаараа бид нар энэ хуулийн тэр 13-ийн 10 гэдэг заалтыг дахин харж өгнө үү хэмээн ажлын хэсэг байгуулах зорилготойгоор 33 мянган хүний гарын үсэг цуглуулахаар бүртгүүлсэн байгаа. Тэгэхээр иргэд та бүхэн ялангуяа 6 нэр 8 нэрийн дэлгүүр ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн маш идэвхтэй оролцож өөрсдөө ингээд нэвтэрч ороод гарын үсгээ зураарай гэж уриалах байна.